Сайн бацгаана уу. Хэрэгтэй контент ярилцаж хүмүүс хүүхдийн подкаст маш ихэнх дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор ирээдүйд үнэтэй мэрэгчлүүдийн номын зохиолч, коуч, инх сайхан ихч мар хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За баярлалаа. Чингүү нэгийнхаа үзэгчдэд, сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг инх сайхан гэдэг. Одоогоор мэдээлэл технологийн компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мэдээлэл технологи буюу IT-ийн салбарт ажиллаж байна гэсэн үг тийм. За дээр нь хэд хэдэн зохиол бүтээл гаргасан. За саяхан коучлах эрхээ авсан коуч хүн байна. За тэгвэл яагаад энэ ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд намайг бичгээр олов? Өөрөө яг яаж мэрэгчлээ сонгож ив? Эсвэл яг өөрөө мэрэгчлээ алдангуудаа за ер нь ийм ном хэрэгтэй байна гэж бодож юу? Эсвэл хүмүүсүүдийг хараад бичгээр олсон уу? За анх ном бичих сэтэл бол өнгөрсөн онд ковид гарсан үед бий болсон. Яагаад тэгэхээр надаас коуч үйлчилгээ авж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь буюу одоо 12 дугаар ангид төгсөж байгаа юм мэрэгжлээ сонгоогүй маш олон хүүхд байсан. Тэгээд тэд нар ингээд яаж мэрэгжлээ зөв сонгох уу? Надад ер нь ямар мэрэгжил зохих юм бол ер нь надад ямар ур чадвар байдığım бол хамтдаа нээх боломж байна уу гэж хандсан. Тэгээ ингээд маш олон хүүхдүүд ингээд нэг бүрчлэн тайлбарлаж байгаа сүултээ ер нь ном болгоод гаргасан дээр юм байна. Одоо надтай гэхэд сард өсрээд 10 хүүхэд ажиллаж байгаа шүү дээ тий. Гэтэл ном бичих юм бол сард бараг 100 хүүхэд ойлголттой болох юм байна. Энэ талаар мэдлэгтэй болох юм байна гэж бодоод номоо бичээд цаг өнгөрсөн сард нээлттэй хийсэн. За өөрөө яаж мэрэгчлээ сонгож ив? За миний хувьд бол би мэрэгчлээ одоо буруу сонгосон гэх нь хаашаа. Уг нь бол дуртай байсан. Гэхдээ би мэрэгчлэрээ ажиллаагүй. Яасан гэхээр уг нь бол би сэтгүүлч хүн. Тэгээд сэтгүүл зүйн салбарт ажиллаж өөрийнхөө ур чадварыг илэрхийлэх боломжийг би өөртөө өгсөнгүй гэж хэлж байна. Яагаад тэгэхээр Монгол улсад одоо миний хувь нэмрээ оруулах салбар олон байсан. Нэг хэсэг бол ухаан салбарт ажиллаж байгаа. Тэгээ одоо IT-ийн салбарт ажиллаж байгаа. Бас хажуугаар нь блог хөтлөн янз бүрийн бичвэрүүд бичин, нийтлэл бичин. За энэ ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд ном бол миний 5 дахь ном. Тэгэхээр яг би тэнд одоо сурсан мундаг багш нарын зааж өгсөн юм бол амьдрал дээр хэрэгжүүлээ явж байгаа. Тодорхой нэг байдлаар. Тэгэхээс ш найз үчгээ камерын урд микрофон бариад одоо мэдээ хөтлөөд юм уу те нэвтрүүлэг хөтлөөд продюслаад бол одоогоор яваагүй хаа. Тэгвэл карантин бүр нэлээд стажинг үр дүнтэй бүхэлд нэг ном бичсэн байна. Тэгээд бас манай их сайхан их чи маань YouTube channel-ыг бас subscribe хийгээрэй. Минийх ч бас subscribe хийгээрэй. За тэгээд хүүхдүүд мэрэгжил сонгохдоо яг хамгийн их юун дээр алддаг юм шиг тань санагддаг бай. Хамгийн түгээмэл алтай байна. Мэдээж хүн мэрэгчлээ сонгохын тулд сурсан байх хэрэгтэй. Ямар нэг юмар сурсан байх хэрэгтэй те. Жишээлбэл хоёлаа математикаар жишээ ав. Математиктаа сайн хүүхэд маш олон мэрэгчлээс дуртайгаа сонгох боломж байдаг. Инженер болж болно, геологч болж болно ч гэдэг юм уу те. Математикч, эдийн засагч, бизнес юу гэдэг тэр талаас өөртөө тохирсон бүгдийг сонгож болно. Тэгэхээр хамгийн одоо эхний шалгуур бол аль нэг subject буюу хичээлдээ сайн байх хэрэгтэй байгаас те. За өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хэрнэ түүндээ хүрэх арга зам нь хичээл хийгээд оноо гэдгийг мэддэггүй. Зүгээр мөрөөдөө л яваад байдаг. Ямар гоё. Би өстө энэ ах шиг энэ ихч болно доо гэсэн энэ ах энэ ихч тэр мөрөөдөлтөд хүрэхин тулд ямар их суралцсныг мэддэггүй байна. Тэр хүүхдүүд хэрэг ямар нэг одоо жишээлбэл манай Чингүү IT инженер болъё гэж бодож байгаа хамгийн түрүүнд математиктаа сайн байх хэрэгтэй тий. Физик, геометр, хим, биолог ер нь юм суур хичээлүүд өгдөг те яг хүмүүсийн амьдрал дээр гараад мэдчих хэвээр гэдэг мэдлгүүдэд эзэмших хэвээр. За энэ нь зөвхөн мэрэгжил сонгох дээр биш. Одоо хэдүүлээ ингээд ковидын вакцин хэтэргээд ярьж штэ тий. Гэтэл вакцины найрлага гэж юу юм? Энэ өөрөө эрүүл мэндийн шинжилгээ ухаан яаж явдгийг? Хүн төрөлхтөн ер нь олон энэ халтар төвчнөөс өөрсдөө яаж хамгаалсан гэдэг чинь уг нь ерөнхий эрдмийн боловсрал дээр олгогддог зүйл байхгүй. Тэрийг хүүхдүүд ерөөсөө тоохгүй явсараа том болоод тэнцлийн мэдлэггүй ч юм шиг мэдээж байгаа юм шиг мэдгүй ч байгаа юм шиг эсэргүүцээ тийм хүмүүс бий болсон байхгүй. Ер нь бол суур бол яг л. За тэгвэл буруу мэрэгжил сонгосны яг үр дүн одоо хор уршиг нь яг юу байдаг юм бэ? За нэгдүгээр цаг хугацаа. Цаг хугацаа гэдэг бол хүнд дахиж эргэж мөнгөөр худалдаад олж чаддаггүй юм те 4 жил сурах нь шүү дээ буруу мэрэгчлэрээ. За ажлын байран дээр гарлаа.
би уг нь бол тоогооч болох байсан гэ эдийн засаг чиг явж идэг хүн байдаг байхгүй юу. Тэгэхээр уг нь тоогооч байсан бол тэр хүн нэгдүгээрт маш их сэтгэл хангалуун байна тий. Аз жаргалтай байх юм байна. Хоёрдугаарт дуртай юм хийж байгаа юм чи ядарахгүй хин нэгэн хүнд гомдол хэлэхгүйгээр ажиллая гэсэн. Тэгэхээр цаг хугацаа байна. За хоёрдугаарт ижээ аавын мөнгө төгрөг гэж нэг маш чухал юм байна тий. Одоо бол ихтэй сургуулийн төлбөр тийм бага биш шүү дээ. Тэ ингээ 4 жил сурахаар доор хаяж нэг аав ээжээс 10 хэдэн сая төгрөг зайлшгүй гарна тэ. Тэгэхээр хайрын 10 хэдэн сая төгрөгийг өөрийнхөө хүсэж мөрөөдөөгүй юмдаа ямар ч байсан нэг сургуулгүй үлдснээс юунд чамаагүй сурчийгээд сураа яваад байвал бас болохгүй бах тэ. Тэгвэл одоогийн хүүхдүүд яг ямар ур чадвартай, ямар скиллээ илүү их хөгжүүлэх хэрэгтэй вэ? Яг л зөвхөн академик төвшнөөрөө яг л ингээ хичээлээ үзээд явах нь яг зөв. Ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд гэдэг номон дотор бичсэн байгаа тийм нэг ирээдүйд ямар технологиуд давамгайлах вэ гэх тийм хиймэл оюун ухаан, их өгөгдөл, квант, физик гэдэг зөндөө ол юм ярьж байгаа тийм. Тэгээ энэ бүх ийм технологийн өсрөнгөө хөгжилтэй та нар нэг төвшөнд ингэж очиж ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгээ ингээ нэг төвшөнд очиж ажиллахаар хүний одоо тэр ур чадвар роботоос муу аж болохгүй. Хиймэл оюун ухаанаас тий. Тэр машинуудыг чи ажиллуулахын тулд хүн тэр машинуудаас илүү мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгтээ хүн юугаараа ялгарах вэ гэхээр өөрийнхөө ур чадваруудаар ялгах хэрэгтэй. Ямар ур чадвар гэхээр юмыг том зургаар нь харж чаддаг. Эсвэл дүн шинжилгээ хийж чаддаг. Эсвэл бусад хүмүүсийг маш сайн сонсдог. Хүнтэй сайхан ярьдаг. Олон юмыг шүүмжлэлтэй нүдээр харж чаддаг. Энд ийм алдаа байна. Энийг ингээ засна. Эсвэл бүтээлчээр сэтгэж чаддаг. Энэ маань өөрөө машин механизм одоо энэ хилээд байгаа хиймэл оюун ухаан зэргээс хүнийг ялгах бас нэг юм. Бас нэг ур чадвар бол бие биенийг хайрлах. Машин бол хайрлаж мэдэхгүй шүү дээ тий. Хүн бие биенийг хайрлах байхгүй. Тэгэхээр ийм энгийн хэрнээ өдөр тутамдаа өөрийгөө хөгжүүлж болох ур чадварууд ирээдүйд зайлшгүй хэрэгтэй. Би бас яг энийг гадарлаад бас хөвний хөгжил гэдэг зүйл дээр ярих, тиймэрхүү зүйлээ илүү хөгжүүлээ гэдэг үднээс Diamond Mind гэдэг хүүхд төгслийн сургалтанд хамрагдаад одоо бас туслах багшаар ажиллаж байгаа. Ямар мундаг. Тийм бас илүү бас өөр хүүхдүүдэд яг өөрөө сурсан болохоор заагаад тэгж авдаг. Жишээлбэл одоо ямар хичээл орж ин тэр хөөний зорилго, цаг төлөвлөл, илтгэл гэдэг тиймэрхүү хичээлүүд ордог. Тэг олон хүүхд хамрагдаасаа тий. Тэнд зөндөө олон хүүхдүүд хамрагдаасаа. Тэгээд тэр нь болохоор онлайнаар сурдаг учраас амар давуу талтай байхгүй. Тийм шүү дээ. Одоо 100 амарч байгаа юм шиг. Хаанаас хөдөө орон нутгийн хүүхдүүд бол сурж болно. За ирээдүйд яг биднийг юу нэг ямар нийгэм хүлээж байгаа гэж бодож байна. Яг одоо бол цар тахлын үе байна. Яг тий. Ирээдүйд муухай байгаасаа гэж хэн ч боддоггүй тий. Аав ээжүүд хүүхдүүдийнхээ амьдралыг сайн сайхан байгаасаа гэж аягүй хүсдэг. Тэгэхээр бидний ирээдүй ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Буюу бид ирээдүгээ та нар бүтээн гэсэн үг байхгүй. Тэгээ та нар хэр мундаг вэ? Ирээдүй тийм гоё гэсэн. Тэгээ одоо яг цар тахал гэдэг бол хүн төрлөختний одоо нүүр тулах хэвээр нэг түүхэн цаг үе байж магадгүй тий. Үүнээс цаашаа юу ч болоо үлээ. Ямар ч төрлийн одоо зовлон бидэнд дахинд учраа билээ те тэр бүхэнд бэлтгэгдэж хамгийн сайхан ирээдүг бид нар хүлээх биш өөрсдөө бүтээх хэрэгтэй. Тийм байна те яг бидний юу хүлээж байгаа ш өөрсдөө бүтгэх. Тийм өөрсдөө бүтээх хэрэгтэй те шудраг нийгэм байх нь байна. Хүнээ бодсон нийгэм байх нь байна. Маш их оюун ухааны өндөр чадамжтай арт түмэнтэй байх нь ч гэдэг юм уу те. Энэ бүхэн хин нэгэн хүн хийж өгдөг юм биш байхгүй. Одоо Чингүний өнөөдөр бусаддаа ингээд туслах багш болоод хичээл заая гэж байгаа сэтгэл чинь өөрөө л хангалттай байхгүй. Тэгээ ингээ айгүй олон хүүхд Чингүн шиг ийм байх юм бол угаасаа ирээдүй цаанаасаа гэрэлтээд ирэх байхгүй. Ирээдүйг сайхан болгохын тулд энэ хувь хүн болгон л хичээж хэрэгтэй юм байна шүү дээ. За бүтээл сэтгэлээ гэдэг зүйлийг та бас яг сая ярьсан. Тэгээд бас номон дээр ч хүртэл гарсан. Бүтээл сэтгэлгээ гэж яг юу юм бэ? Одоо ингээд хоёулаа жишээлбэл ингээд нэг ангид орлоо гэж бодъё те. Одоо юу гэдэг хаавал дүүргийн аль сургуулийн тэдгээр анги гэдээ орё те. Анги дотор ороод хамгийн түрүүнд юу ажиглах вэ чи хамгийн түрүүнд? Хүүхдүүд нь ямар байх вэ? Багш нь ямар байх вэ? Орчин нь ямар байгаа юм бол тэндээс бас ажиглаж болох хэд хэдэн зүйлүүд байгаа те. Яаж өөрчилж болох вэ? Энэ хүүхдүүд яагаад бүгдээрээ юм даруух юм бэ? Эсвэл яагаад математикийн хичээлд ангаараа дургуй юм бэ?
Эсвэл яагаад эднэр ингээд англиар их муу яриад байна гэж бодно тий. Тэгээд тэгэнгүүт тэнд юу бодогдож эхэлж магадгүй хэр Чингүн бол хамгийн түрүүнд аягүй л бол сургуулийнхаа захиргаатай ярьж чад нэг англи хэлний клуб нэгээд явна да. Тэгин те тэр хүүхдүүдийг хөгжүүлээ. Даймондынхаа олон сургалтанд магадгүй хөнгөлөлттэй үнээр зарим нэг нь үн төлбөргөө сургах юмсан гэж бодно те. Эн чинь бүтээл сэтгэл байхгүй. Ямар нэг юм болохгүй байгаа юмыг олж харж байна. Тэрийг сайнаар яаж эргүүлж болох вэ гэдэг маань бүтээл сэтгэл. 0 байгаа юмыг яаж 1 рүү явуулах вэ? 2 3 4 гэдээ шахах хэрэгтэй те. Эсвэл 100 байгаа юмыг яаж 200 руу явуулах вэ гэдэг маань л өөрөө бүтээл сэтгэл байхгүй. Тэгэхээр яг ямар нэгэн зүйлийг сэтгэлээрээ дээшлүүлжээ. За баярлалаа. За коуч та ажилладаг гэсэн. Тэгээд олон өсвөр насны хүүхдүүдтэй ярилцдаг. Тэгэхэд хүүхдүүдэд яг хамгийн их одоо тулгардаг асуудал ямар асуудал байна вэ? Хүүхдүүд за яг хуу дийлэнх нь мэрэгжлийн тухай ойлголттой байхгүй. Ирээдүйд би ер нь хэн байх вэ гэж их асуудаг. Би ер нь надад ямар ур чадвар байдсан бол тоо. Чамд ямар яг ур чадвар байдаг гэхээр мэдгүй. Би яах вэ ингээд хичээлээ хийгээл хэдий. Хаяа загвар сонирхон эсвэл сакс сонирхон ямар нэг оролдлого хийжээвүү өөрийгөө нээх гэдэг. Хийж байгаагүй. За тэгвэл хоёулаа хамтдаа оролдъё. Тэгээд хүүхдүүдээс би хамгийн түрүүнд асуудаг нэг асуулт бол чи 10 жилийн дараа хэн баймаар вэ гэж асуудаг. Тэгэхээр хүн болгон дандаа одоогийн байгаа төвшнөөсөө хэд дахинаар гоё боддог. Би Америкт явж байна. Би 10 жилийн дараа юу хийж яваа юм гэхээр уцаачаар гартаа цүнх хөрцөн явчихлээ. Яаж юм гэхээр ажилдаа явж байгаа Америкт үү? Тийм гэд. Тэгээ нөгөө гартаа юу ярьсан мэн гэхээр кофе ярьсан байна. Тэр нь хизээ юм гэхээр өглөө гинэ. Тэг хүн чинь ингээд өөрөө өөрийгөө төсөөлж эхэлж байгаа. Би 10 жилийн дараа би Америкт нэг гартаа кофе ярьсан нөгөө гартаа цүнхээ яриад ажилдаа явж явах юм байна. Тэгэхээр тэр хүүхэд 10 жилийн дараа магадгүй одооноос хичээж хагаад ихтэй сургуульд ороод тэр нь Америкт ингээ ажилд орох юм гинэ. Энэ гоёгаас тий. Тэгээ ингэж асуухаар би чинь өөрөө гадаадад сургуульд сурах сонирхолтой хүн байсан бэ штэ. Тэгээд нэг ийм гоё газар ажилд орох байсан юм байна. Зарим нэг нь ингэж хэрэл 10 жилийн дараа хаана явах вэ? Ястай нэг юм сайхан налгар сайхан уудам талд би ингээд морь унаа явчих. Чи тэгээд налгар уудам талд сайхан талд морь унахын тулд одооноос юу хийх ёстой юм бэ? Би байгаль орчин хамгаалагч болно. Тэр чинь нөгөө хүний голоосоо үнцээс хүсэж байгаа юм тэр байхгүй. Зарим нь бол ийм гоё хөгжилтэй оронд очиж гоё амьдрах гэдэг юм. Зарим нь ингээд байгальтаа шингэж те байгальтайгаа хамт байх гэдэг. Тэгэхээр яг ингээд ирээдүйнхэн тухай ярилцаад ирэхээр хүүхдүүд нөгөө олон мэдхгүй гэжээс асуултууд чи хариулт нь дотроос өөр гараад ирдэг байхгүй. Тэгэхээр хүүхдүүдийн дийлэнх нь яг маргааш яах вэ? Жилийн дараа яах вэ? 2 жилийн дараа яах вэ гэдэг төсөөлөлгүй ирдэг. Тэгээ энийг их асуудаг. Одоо арай өөрөөр хэлэх юм бол баг үзмэрчдэр очиод байгаа юм шиг асуугаад байна те. Гэхдээ би үзмэрч биш, өөрөө үзмэрч биш. Гэхдээ ямар нэмийг хойлоо төрөө хэлсэн те. Таамаглах биш. Бүтээх чухал байхгүй. Тийм. Тэгээ хамтдаа бүтээх талаар ярилцаад одоо хамтдаа хид хідэн коучинг уулзалтууд зохион байгуулсны дараагаар нэг 10 уулзалтын дараа 5 уулзалтын дараа тэр хүүхэд шал өөр бодолтой болдог. Тэгээ Америк явахын тулд яг ямар мэрэгчлэр сурахыг ярилцж хагаад дараа нь тэгвэл энэ мэрэгчлэр сурахын тулд ямар хичээлээ үзэх ёстой вэ? Гэхдээ мэдээж Америк явах юм чи англи хэлдээ сайн байх ёстой шүү дээ. За тэгвэл өнөөдрөөс эхлээд би математикаа сайн судлая, англи хэлээ сайн судлая гэж бат итгэждэг. Тэгэд ийм асуудлын тухай коуч үйлчилгээнд дэр хвчлэн хүүхдүүд ярьдаг. Тэгвэл яг зөв мэрэгчлээ сонгохын тулд одооноос бид нар яг юу хийх хэрэгтэй? Хамгийн гол нь өөрөө хэн бэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Яаж мэдэх вэ одоо? Жишээлбэл Чингүн хамгийн дуртай юм бол Чингүн хизээч цаашаа хараад чив чимээгүй суугаад код хүчээд юм уу эсвэл нэг машин тэрэг задлаа чимээгүй суух төрлийн хүн бол биш тийм биш. За Чингүн бол хүнтэй ярилцаж хүнээс одоо сайхан юм сонсож дараагийн хүнд дамжуулж хэлж тийм ийм төрлийн хүн гэхэр Чингүн өөрөө хүн одоо харилцаанд тулгуурласан ажил мэргэжил зохино. Бүр ингээд мэдгдээд байгаа ч магадгүй энэ дээр дахиад нэмэгдээд Чингүн байгаль орчинтой их сайхан хандж магадгүй. Тэгэхээр Чингүнд ямар авиас байж болох вэ гэхээр ургамал судлаач, эсвэл байгаль орчин судлаач, амьтан судлаач, түүнийг дэлхий дахинаа ярьдаг амьтан хамгаалдаг хүн байж болно. Эсвэл техниктэй холбооч магадгүй машинд дуртай.
техник механизмд дуртай. Тэгсэн хэрнээ хүнтэй харилцдаг машин механизмд дуртай ажил юу байж болох вэ? Тэгэхээр хүүхдэд хамгийн түрүүнд өөрөө би юунд маш их дуртай байна гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээ одоо би чамаас асуул чи хэд юм хэлэн те. Би ийм дуртай. Тэгэхээр чамайг улаан цайн би ингээд хүнтэй ярилцах дуртай гэж хэлээд байхаар би чамайг биеийн тамирын дээд сургуулийн бүхий ангид бол оруулахгүй те. Яг энэ аахгүй. Тэгэхээр хүүхэд эхлээд өөрийгөө юунд дуртайгаа мэдээд ядаж нэг чив чимээг 2 минут чамаагүй суугаад эсвэл тэмдэглэл хөтлөөд хөтлсөн тэмдэглэлээ эргээд уншихаар хүн яг өөрийгөө дуртай юунд дуртайгаа мэднэ. Тэгээ тэрийгэ барьчичаад аав ээжтэйгээ нийн угу ярилцах хэрэгтэй. Та хоёр намайг эмч болгоно л гэдэг ах юм. Одоо манайх удмаараа эмч хүмүүс те. Гэтэл би гэдэг хүн чинь шаал өөр хүн байхгүй юу? Гээд ярих юм бол аав ээж нь ойлгоод хүчээр тэр сургуульд оруулахгүй байх нь шүү дээ те. Энэ их. Тим төлөд их байдаг шүү те. Манайх одоо эмч, манай гэр бүлтэй тийм хүн байхгүй. Тийм учраас чи тийм хүн болох хэрэгтэй гэдэг. Тийм төлөвлөдөөс олж бас буруу мөрөл сонгодог. Тэр болохоор аав ээжийн хүсэл мөрөдөл. Тэгэхээр аав ээжийн хүсэл мөрөдлийг биелүүлэхөө өөрийнхөө зүрхээ дагах уу гэдэг чинь нэг тийм. Ихтэй аав ээж болгон худлаа хэлэхгүй, буруу хэлэхгүй. Ямар ч байсан хүүхдээ одоо миний амьдрж байгаагаас илүү амьдраасаа гэж дандаа тэгж боддог байхгүй. Аав ээжийн чин хүсэл чинь хайр гэдэг юм чинь тэндээ оршиж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр мэдээж ирээдүйтэй юм байна. Миний хүү ядаж хангалттай орлоготой байх юм байна гэж бодож тэр мэрэгчлэг санал болгодог. Хэрэв үнэхээр зөрживэл өөрийн чинь одоо сонгосон мэрэгжил ирээдүйд яагаад үн цэнтэй вэ гэдэг дээр гой судалгаа хэрэгтэй. Өөрөө уншаа судлаад мэрэгжлийнхэн хүмүүстэй очиж уулзаад та үнэхээр энэ мэрэгчлэрээ хангалттай орлого олж чадж гин үү? Аз жаргалтай амьдарч чадж гин үү? Сэтгэл санаа чи амгалан тайван байж чадж гин үү? Гэд асуухаар арай л биш юм шиг санагдана. Эсвэл бүр гоё санагдана те. Тэгээ тэр бүхнийгээ дахиад аав ээжтэйгээ сайн харилцах хэрэгтэй. Бүр боломгүй бол одоо над шиг мэрэгжлийн коуч хүмүүстэй ярилцаад өөрийнхөө дотроо нээж болох нь. Ер нь бол тэгэл яг өөрийгөө л голон сайн ажиглаад яг ярьдаг байна уу? Ер нь чимээгүй байгаад байна гэдэг хүртэл буруу биш болох нь шүү дээ. Яг л өөртөө ярьж хийдэг ажил илүү зохих нь байна. Ярьдаг бол яг ярьдаг хэлцэх нь. За хүүхдүүд сурж байхдаа хамгийн их яг юун дээр алддаг, яг юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Миний харснаар л ингээд хүүхдүүд ийм зориггүй зүгээр л сурна гэж нэг одоо сургаал хөтөлбөр сургуульд явж байхад яг тэгж харагддаг л да. Их зориггүй сураал гэдэг юм шиг. Хүүхдүүдийн хийх ёстой юм юу гэдэг ер нь? Энэ 12 жилийн хугацаанд сураал сурах. Үүнийхэн төлөө аав ээж нь сэтгэлээ зарцуулж байна. Энэ олон багш нар хүч хөдөлмөрөөс зарцуулж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад зориггүй байгаад байна гэхээр миний сурж байгаа юм надтай ямар холбоотой вэ гэдгээ огт бодохгүй байгаа байхгүй. Тэгэхээр зориггүй санагтаад байна. Миний мэдхийн нэг хүүхэд байдаг. Жил болгон л англи хэлний курс сураал гэдэг. Тэгээд нэг намартаа нэг уулзахад ерөөсөө ахиагүй байдаг байхгүй. Аав ээж нь зуны 3 сар англи хэлний сургалтын төлбөр төлөөл, сургуульд зөөгөөл, эсвэл вакуум сургалт явуулаад байдаг. Заримдаа оюутан хүүхэд солилцоогоор гадаад руу яваад ирсэн ч байх жишээ те. Тэгсэн хэрнээ ингээд нэг л төвшөнд байгаад байдаг. Ерөөсөө ахиж өгөхгүй. За одоо энэ төгөж байгаа юм чинь сургууль төгсөх байгаа юм чинь нэг айлт сүгүүлээд үзье гэхэд бол барахгүй. Яасан бэ гэхээр жил болгон явуулахад нь зориг тавиаг байна. Хоёрдугаарт энэ англиар сурна гэдэг миний ирээдүйд ямар чухал вэ гэдгийг магадгүй аав ээж нь хангалттай ойлгуулж чадаагүй байх. Тэгэхээр нөгөө мөнгө үрээд цаг хугацаа үрээд яваад. Гэтэл бидэн донд үнэхээр бүр сурах чин хүсэл эрмэлзэлтэй хэрнэ боломжгүй хөлт зөндөө байдаг тийм. Өөртөө бүр надад нэг боломж нь байгаад сарын 300 мянган төгрөг байгаад намайг нэг англи хэлний курст явуулах юм бол би бүх хүчээд ажил сурна да гэдэг хүүхдүүд байдаг. Тэгээ заримдаа ингээд бодохоор юм ингээд шудраг бос байгаац тий. Хүүхэд болгоны гол үүрэг бол хангалттай сурж бүх хичээл дээр онцгой хаалбгүй. Хамгийн гол нь би ирээдүйд хэн болох вэ? Миний ирээдүй юу ямар юм бол гэж бодоод тэр олон хичээлийн төрлүүдээс өөрт хамгийн хэрэгтэйг сонгоод аваад тэрэндээ сайхан бэлтгээд давтаад явхад бол асуудалгүй. Тэгэхээр зориг яг түрүүний чиний хэлдэг байхгүй. Зориггүй гэдэг бол хангалттай муу шалтгаан. Хангалттай байхгүй. Тэгэхээр цаг хугацаагаа алдахгүй, аав ээжийнхаа мөнгө төгрөгийг өрөхгүй, өөрөө өөрийгөө хуурахгүй тул зорилгоо тодорхой тавьж байгаа.
зориг би бас яаж энийг харсан байвал ингээд хүүхдүүд би туслах гişээсэн гэж ярьсан да. Яг тэрэн дээр харагдах байхгүй ингээд ерөөсөө ингээд аав ээж нь ингээд тэнд бас мөнгө төлөөд сургалтанд сургаж байгаа. Ингээд итгэж найдаа тэнгууд ингээд тэр итгэлийн хүүхдүүд ингээд бүр ингээд байхгүй болох юм шиг санагддаг. Яг тэрэн дээр ерөөсөө чин сэтгэлээ зориулахгүй ингээл юма хийхгүй уулын тэтэрт хэрэгтэй гэдэг нь мэдээд байгаа юм нэх за гэд тэгдэм шиг нэг санагддаг. За. Өсвөр насны хүүхдүүдийн хамгийн их алддаг зүйлээ юу байдаг вэ? Танд ингээд анхааруулж хэлхийг хүсдэг зүйл байдаг уу? За. Одоо хоёлаа сэдвээсээ баг зэрэг хаацай. За. Алддаг зүйл гэдэг дээр заавал одоо ажил мэргэжил хичээл гэхээсээ илүүтэйгээр бас нэг хүүхдүүдийн алддаг буруу зүйл хийж байгаа юм бол одоо арх тамхи хар тамхи за магадгүй бие бинийгээ дээрлэх гадуурхах энэ бүх зүйл маань яг хөө найзууд нийлээд нэг 4 хүүхэд нийлээд суугаад нэг хүүхдийг шоолох болохгүй шүү дээ амархан шүү дээ тэг бүгдээрээ нийлж байгаа л ингээд шоол гэтэл одоо за тэр шоолуулж байгаа хүүхдэд бол ямар мэдрэмж төрж байгааг нь ойлгомжтой хэцүү байгаа тий. Гэтэл тухайн үедээ ганц ингээд маазраад инээхийн төлөө хин нэгний ингээд сэтгэлийг гомдоон эсвэл тухайн үедээ багахан зэрэг таашаал авахын төлөө тамхи татах эсвэл нэг кул харагдахын төлөө тамхи татах ч гэдэг юм тий. Эсвэл ах нарыг дуурайх гэж жоохон ганц хоёр амсаж үзэх ч гэдэг юм уу. Энэ гэдэг бол магадгүй амьдралыг хэдхэн секундын дотор буруу тийшээ эргүүлж болох алах юм байна. Хар тамхич гэдэг юм уу тий. Тэгэхээр иймэрхүү зүйлд айл болох сонирхгүй байхын дээр арх тамхи гэдэг бол хүсээгүй байхад хин чин амруу цутгадаг юм биш тий. Маа тат гэж татуулдаг юм биш. За чи энэ хүүхдийг одоохон дээрлэхээ гэх гээд тэгдэг зүйл биш байхгүй. Хүн тухайн үеийнхэн сэтгэл хөдлөлөөр л тийм зүйлд хандж байгаа. Тэгэхээр айл болох алдаа гарахгүй тулд хэнийг гомдоохгүй тулд аав ээжигээ гомдоохгүй тулд тиймэрхүү юмд орохгүй байх хэрэгтэй. Хэрэг та нар сонссон бол саяхан Солонгосын волейболын лигт орсон ихчдүү хоёрыг Солонгос даяараа жигссэн тийм. Яасан гэсэн чинь бүр хар багтаа ахлах сургуульд байхдаа ангийнхаа охтуудыг дээрлэгдэг байсан нь илрээд хичнээн том болоод мэрэгжлийн карьертаа цаашаа анхаарал явах гэтэл улс даяараа жигшээд тэр хоёр хүүхдэд дахиж волейболын зааланд орж ирэхгүй болгоод тавьчихлаа. Тэр юм хуучирдаггүй байхгүй. Тийм бааз бас нэг жүжигчин байна те. Эрэгтэй жүжигчнийг ялгаагүй. Кино одоо юунд ингээ сонгогдоод гараад ирэнгүүт нь тэр жүжигчин дээрлэх хүлж исэн хүмүүс нэг нэгээр гарч ирээд тэр хүний жүжигчний карьер дуслаа. Тэгэхээр өнөөдөр хийж байгаа болчмгүй жоохон үйлдэл хин нэгнийг уйлуулж байгаа гомдоож байгаа юм чинь чамааг ирээдүйд ямар мундаг сайн хүн явах вэ гэдэгт хүл тушаа тээг болноо. Тэгэхээр өнөөдөр хийж байгаа үйл болгоно ингээд хянаад томчуудын үгийг сонсоод ах эгчийнхаа үгийг сонсоод зөв байх юм бол угаасаа зөв явбал зам болон чинь зөвлөн шүү дээ тий. Миний бодлоор л яагаад хүүхдүүд юм тамхи архинд ингээд орж ийна гэл хүүхдүүд амар завтай байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Ерөөсөө яг өөрийнхөө хүс сонирхлыг олоогүй тэрнийхээ төлөө юу ч хийхгүй зүгээр л өдөржин ингээл цагийг хийдгүүрэл ингээл хамаа намаагүй юм гэдгээр тэгэл тийм хүмүүстэй таарал тэгэл уруу татагддаг юм шиг надад бол санагддаг. Ерөөсөө яг чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх тийм зүйлсийн талаар мэдлэг бага тийм тэгээ санагддаг. За та тэгвэл өөрийнхөө хүүхэд насны гой дурсамжтай байсан уулзаач. Хүүхэд нас маань аймгийн төвд өнгөрсөн. Тэгээд нэг хөвгөлтэй юм ярихад бол манай говьд их халуун байдаг. Тэгээ бид нөгөө амралтаараа хөдөөч одоо байнга л гадаа тоглодог тухай үед интернет эдэр гэж байхгүй. Ер нь л хүүхэд нас дандаа гадаа л тоглож өнгөрөөсөн. Тэгээ ингээ хичээл орох төхөөд би ингээд царайгаа ингээд толон тарсан чи амар бооролцсон байхаар нь найзуудаас асуухгүй энэ царайг яаж цайруулд юм бэ гэсэн чинь тараг төрхчээр цайрдаг гэд. За. Тэгээд ингээд өөрөө иссэн хөрөнгийн тараг аваад ингээд 7 хоног ингээд нэг маск тавьсан аахгүй юу. За. Тэгэл яг ингээ маск тавьсан чи амар гоё цайраад. Гэтэ харамсалтай нь яг ингээд зарцсан яг маск тавьсан юм шиг цайрж байсан. Би тэгээ одоо болтол тэрийг мартдаггүй. Гэхдээ цайрах гэсэн хүсэл нь их гоё байсан юм байна. Их буруу тавьдаг байсан юм байна да маск. Тэгээд
эндээс би юу ойлгосон бэхээр одоо ч хүүхдэд нөгөө одоо бол та нар өөр бас ингээд ядаж ютубер ингээд ороод үзээл те яаж наранд борлсон царайг цайруулах вэ гэж хайхад юм гараад ирж чинь те гой аргууд байна гэрийн аргаар гоё болгоно бид нарыг жаахан бах чинь тийм мэдээлэл байхгүйсэн болохоор тэгээд нөгөө цайрчихсан тэгээ би одоо охиндоо хийлдээ энэ онгоогоос ярьдаг ах би яг ингэж цайрж байсан битээ над шиг цайраарэ гэдэг ах юу гэж тэгчихдээ би юу юм тийм мэдлэггүй байхгүй штэ ядаж би гуглээр хайгаад үзчихсэн штэ гэдэг тэгэхээр хүүхдэд гарын дараа байгаа өөрийнхөө боломж Google, YouTube юу гэдэг те хайж болох бүхэл юм байвал хайгаад өөрийгөө хөгжүүлэх боломж бол маш их байгаа. Магадгүй те Чингүний подкастыг subscribe хийгээд явхад дараагийн 10 дугаар дотор магадгүй гоо сайхандаа анхаарах хэрэгтэй мэдээлэл орох юм билүү те. Гэх мэтчлэн ингээд сурах боломж бол асар их байгаа. Зүрөө Чингүний хэлдгээр нөгөө хийцгүй их биш те чөлөөх цагаа үр бүтээлтэй өнгөрөх. Тэгээ юм болгон дандаа ингээд завгүй өстө хөгжих өстө гэдэг бас утгагүй тий. Тэгэхээр цагаа бас зөв хуваарлаад зөв байх юм бол гоё амьдрах боломж бол зөндөө байна. Яг 100 болохоор тэгдэж шүү яг борлал асуудал гараад. Тэг яг ингээ макны тэр подолкны хиймээр яг борлож марладаг. За номын зохиолч хүний хувьд яг ном унших яг хүүхдэд яг ямар хэрэгтэй юм шиг санагддаг вэ? Яагаад хүн ном унших хэрэгтэй вэ? Ном уншаад ухаантай болно гэж бол би хэлэхгүй. Мундаг болно гэж бол хэлэхгүй. За бакалаврын зэрэг, магистрийн зэрэг аавна гэж бол хэлэхгүй. Ном уншаад хэн болдог вэ гэхээр хүн болдог. Бидний хүрч чадахгүй маш олон арал, улс, орон энэ дэлхий дээр зөндөө байдаг. За магадгүй бид нар энэ насанд за жишээлбэл би ангараг дээр очиж амжих уугүй юу мэдэхгүй байна. Та нар бол амжина. Дараагийн хөлөг онгоцууд бий болж байна те эхний нислэгүүд одоо хуваар нь гарчлаа те магадгүй та нар дараагийн гариг хэрэгсээр очих боломжтой. Гэтэл надад бол тийм боломжгүй миний аав ээжд бол бүр боломжгүй. Тэгэхээр тэр гариг ертөнцөөр аялах тэр хүрч чадахгүй байгаа дэлхийн олон өнцөг болонд очих ганц арга болно. Тэгээ энэ дэлхийн олон 7-8 тэрбум хүмүүстэй бид нар нэг бүрчлэн уулзаж аж амьдралын сонирхох боломж ягаад ч байхгүй. Очоод те нисэж очоод яах бол боломж аахгүй. За би юунд Тайванд ахта Тайваны уугуул иргэдтэй бас уулзчихсан. Ингээ нүүрэн дээр ийм сорив гинэ шивэстэй тийм хөшчүрэлтэй уулзч үзчихсэн. Малайзд явж байхдаа уран аслы буюу жинхэнэ уугуул уулын хүмүүстэй уулзч үзчихсэн. Одоо ууландаа урцсандаа амьдардаг хүмүүстэй уулзч үзчихсэн. Гэтэл яг ийм боломж хүн болгонд бас олдохгүй. Уул руу очоод те бар баавгаанаас одоо цухтан барин байж тэдэртэй уулзсан гэдэг бол боломжгүй учраас тэр боломжийг хүн хаанаас олжлох вэ? Номноос олж. Тэгэхээр номны ач тус бол ердөөсөө л юм. Дэлхийгээр аялах, орчлон ертөнцөөр өнгөрснөөр одоогоор ирээдүгээр аялах хамгийн хямдхан арга бол ном. Өстой хэний ч ярьж байгаагүй. Өстой гоё зүйлийг хэллээ. Тэгэхээр за ингээд манай Чингүс Сүгт подкаст маань энэ үрээд өндөрлж байна. Тэгээд зочин их сайхан ихчтэй маш их баярлалаа. Тэгээд манай интернэшнлийн хамт олноос манай зочдод гарын бэлэг ирүүлдэг байгаа. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд энэ миний хэрэглэх тустай. Энийг нөгөө усан давчид хэрэглэдэг аягүй гоё. За тэгээд баярлалаа. Тэгээд энэ үрээд Чингүс Сүгт подкаст өндөрлөж байна. За тэгээд баяртай. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай.